Би бас жоохон тал харагдаад байна шүү дээ. Энэ зүгээр цаатлага наатлага хэлсэн дээр гэж харж байгаа. Цаатлага хэлсэн дээр нэр авчих. За. Гэж бодчих. Окей. Тэрнээс ийм тэнэг хүн биш үү гэдэг хадаарсан. Хоёулангийн талд дурн оролцсон. Ийм л тэнэг хүн шүү дээ гэж очиж дүрсэн хараад яа нэ нүчтэй яаж ингэж яхаараа усуух уу. За тэгээ. Йоо. Чи Албанаас ирсэн гинэ. Сая 2 хоногийн өмнө ирлээ шүү. Тийм. Чи бүр амдаар амар ялтан юм бэ. Би дурлцлаа хараад ялцсан чинь бүр дурлцлаа. Та удаанаас одоо нэвтрүүлгийнхаа юу л имиж рүү орж ирлээ. Хувраад орж. Тий, хувраад. Чи ямар муухай яа. Явуулах юу лугаа орж ирлээ. Боб бороо ингээл. Ингээл боб бороо. Боб бороо гээ. Яахан ч гэсэн боб бороо гэсэн. Патаар юм бэ зүгээр. Ариана гэж зигнэр чи ариун ээ. Тий, ариун болор. Оо, бас болготой. Тэгээд нэг одоо бол ник нэмэр Ариана гэж явд юм уу зөв шууд паспорт дээр Арианаг явчих. Тийм, паспортон дээр юу германд чи юм байдаг байхгүй юу? Одоо яг өөрийнхөө төрсэн нэрээрээ яваад тэгээд арталтаа өөрийнхөө нөгөө уран бүтээлчийн нэрээ бас ингээд бичүүлж болдог байхгүй юу? Тэгээ би бас яг тэг бичүүлсэн паспортон дээрээ. Middle name, last name гэдэг гурван нэр байх хэрэгтэй. Тийм, тэгээд artist name гэж байгаа. Оо, ямар гоё. Тэрэн дээр Ариана гэвч. Ариана ганц үг гэдэг. Тийм. Инстаграм дээр Ариана ганц үг гэж байдаг тий. Амдаа. Эмэгтэй хүнээс насын тэр асуудгүй гэдэг нь Монголын зүүр үг гэдэг л дээ. Би тэрийг тэгж боддог. Нэг айгуу тийм нэг хөгшин тэгсэн мөртөө жоохон царайлагдуу тэгээд хиддээ мэддэггүй нэг хүүхэн байсан байхгүй. Тэгэл тэр хүүхнээс хүмүүс чи юу н хиддээ юм бэ гэж тэр нь эмэгтэй хүнээс нас асуудгүй гэж тэрнээс л үүссэн баг ч. Гэхдээ насаа хэлж болох уу? Одоо нөгөө нэг хэлж болдгоо гэд нөгөө хамаатан садныхан дандаа хэлээд тэгээд тэрнээс өөрөө айдаг болсон ш нөгөө болохгүй мэн на гэд. Дотроо тэгээ бодсон бол имэйл юм байна. Тийм. Гэхдээ ер нь бол 30 хэдэн настай. 33. Зэрэг дaaч биш 30. Одоо энэ бол яг чинь эрэгтэй хүний тактик байхгүй. Одоо би дээшээ явах юм бол яг би яг тэнэг ирэн бол зарагдах гэдэг байхгүй. Ингээд 31 30. За 39. Бүр дуусгаж хэвчтэй те. Өөрийнхөө карьерийг бүр амьдралыг тэр чигээр нь дуусгаж хэвчтэй те. Монгол төрсөн юм уу? Энэ Герман төрсөн юм уу? Би Монгол төрсөн шүү дээ. Улаанбаатарт. Тийм. Тэгээ 10 настай байгаа Германд. Берлин руу ирсэн. Оо, жоохон доо. Тийм. Гэтэ бүр ингээд бүр 10 настайгаас Германд өссөн гэхэд бол монголоор бол бүр ямар ч асуудал байхгүй шүү дээ. Тийм. Гэрийнхэн чинь ингээд монголоор гэртээ ярьдаг байсан юм уу? Эсвэл одоо энэ ийм сайхан өгөгдөл байна уу? Цаанаасаа юу? Үгүй ер нь бол манай аав хоёр дандаа гэртээ монголоор ярина. Тэгээд аав маань бол одоо Тэнгэрт байгаад гэхдээ ер нь бол амар тийм үндэсрэх үзэл бодолтой тийм хүн байсан. Тэгээд дандаа одоо монгол дуу муу сонсдог. Гэртээ амарч явахдаа. Тэгээд монгол хүмүүс чинь бүгд тийм билээ гэдэг чинь. Адар сүрэнгээ тавиал суудаг байсан уу? Тийм. Тэгээд жоохон хаалч малаад ирэхлээр манай аав бид гурыг чинь гурлаа юм чам. Тэгээ суулгаж жагаад ингээ амар лекц уншдаг гэсэн байхгүй юу. Одоо ингээл амьдралын тухай. Тэгэл ингээл тэр үедээ би нөө жоохон байсан болохоор амар ингээл ядаргаатай санагдаал ингээл тэгдэг байсан. Гэтэ одоо ингээ бодоход бол бас амар их тийм одоо монгол хэлний суурийг тавьж үзсэн байна гэж бодсон. Яа тэгэхээр ярьж ирсэн ингээл 3 4 цаг ярьж бүр ингээ ядартал унттал бүр орой шүүн мөн согтчоод тэгээд тэгснийхаа дараа за одоо миний ярьсан юмыг яар гэдэг байхгүй юу. Тэгээд ингээд зарим юмыг мартаж зартаад ингээд хэлчих юм бол эхнээс нь яар гэд. Тэгэл ингээд бид гур ингээд амар айдаг байсан. Хин эхэлж ярих хэвээр болоо. Тэгээд ер нь бол тэрэн дээрээ бас ингээд 3 хүүхдийнхаа монгол хэлийг сайжруулъя гэж боддог байсан болов уу гэж бодсон шүү. Та айлын том юм уу? Би дундх нь. Таны доор нэг байгаа. Доор нэг байгаа. Тэгээ дээр нэг байгаа. Тэгээ би ер нь бол 5 жил яг айлын баг явсан байхгүй юу. Тэгээд амар тийм ирэхээр өссөн. Тэгээд дүү маань гарч ирээд ер нь бол жоохон чихтэй. Тэгээд нэг тийм айлын дундлын хүүхдүүд чинь нэг тийм байдаг шүү дээ. Нэг ингээд дээшээгээч ингээд тэрсэлтэйл доошоогооч тэрсэлтэйл тэгэл нэг өөрөө нэг би л ганцаар үлдчихвээ гэж бодсон сэтгэлтэй. Тэгсэр хагаад ер нь юм амар ингээд хүүхдсэн юм шиг надад санагддаг. Баялаар тийм матаарах уу те. Доод дүүгийн аав ээж нь илүү хайрлаад байгаа юм шиг те. Том нэгээ нөгөөхөө хайрлаад байгаа юм шиг те. Үгүй яг өөрийнхөө төлөө ингээд
багтаагаач барьцаал те нэг. Тэгээ нэг өөрийнхөө төлөө ингээд тэмцээс сурцсан. Өөрийнхөө юм ингээд өөртөө аваад сурцсан. Тэгэл ингээд ердөөсөө одоо монгол хэлийг ч гэсэндээ би бас яагаад өөртөө ингээд үлдээ гэж бодсон гэхэлэр ер нь бол анханасаа л би багасаа ахуулаад жүжигчин болъё гэж боддог байсан. Тэгээ Монголдо ч гэсэндээ жүжиглэе гэсэн одоо тийм хүсэл мөрөөдөл айгүй байсан учраас бас монгол хэлээ авч үлдээ гэж бодсон л доо. Та нар ч гурлаа штэ. Одоо дундах маань одоо хүнтэй суудсан. Тий. Тий. Оо дундах хэрэггүй. За дундахыг ш наваач. За том маань. Том нас гэрэлцэн. Өө бүр томыг ш наваач. Том бүр огт хэрэггүй болоо явчлаа. Одоо минимум баг. Ааха. Дүү нөө. Тий. Манай дүү ч бас найз охинтой. Эрэхтэй ахгүй. Өчигдөр. Би ч 3 охин гээд айгу горлоо. За Нямбайра чамд бол за дундах бол хүнтэй явцсан юм байна. Одоо ямар ч шансгүй те. За том бол за том ч бас насны хэвд ч дими юм а гэж бодсон байхгүй. Баялаар дотроо. Баг маань эрэхтэй болж таарлаа те. Бүр хэрэггүй болж таарлаа те. Огт хэрэггүй. Би тэр багын талаар бити юм яриараа. Та ихчдүүтэй. Би айлын баг. Айлын баг. Дээрээ Тэгээ хоёр ах нэг ихчтэй шүү дээ би. Зөв. Тийм уу сайн одоо. Угаасаа айлын багууд амар даварцсан байдаг шүү дээ. Угаасаа би даварцсан шүү дээ. Багаасаа эцгийн зээж гаргаад. Аавын зээж мөн. Аавын зээж. Нэг мундаг Монгол хэлтэй хүн болохгүй. Эцгийн зээж энэ дэр. За хосих уусаа та. Ааха. 10 настайгаас ирээ. Тэгээд гимнаст төгсөөд. Тийм. Тэгээд жүжигчний мэрэгчсэн эзэмсэн. Хаана жүжигчний? Берлинд. Оо Берлинд. Тийм. Берлиний одоо яг монголоор орчуулах юм бол кино драм гэж орчуулна. Фильм шоушбишүүлээ гэдэг. Тийм. Кино драмаараа яг дангасан тийм сургууль. Тэгэд Монголд анх тоглосон кино чинь тэр нөгөө дурлалын гинтэргүү. Анх кино. Эсвэл Герман та өөр кино уран бүтээлд тоглолцоод ирсэн үү? Тоосон штэ. Тэрний өмнө би чинь яг 3-4 семестр таахта нэг кастингд ороод, киноны пробанд ороод тэгээд юу яажсэн одоо тэр нэг оюутны одоо төгсөлтийн кино гэж байдаг штэ тий. Тэр кино байсан байхгүй юу? Одоо нэг тийм төгсөлтийн кино. Тэгээд тэр кинонд тоглоод тэр кино маань нэлийн амжилттай яваад олон фестивалуудаар гараад Мюнхен хотын бас том фестивалд гараад шагнал аваад тийм тэгээд тэгжсэн. Ер нь бол одоо Германы карьер маань амар ингээд сүртэй эхлээд тэгэл жоохон наамгүй болдгийм байлээ. Монгол тэгээ чамаг яаж мэдсэн бол энд Германд юм төгссөн жүжигч охин байна гэж яаж мэдсэн бол? Тэг яг би Монгол явж ирмээр санагдаад одоо ингээд юу яатсан юм чинь нэг гайгүй кино маань тоглолцсон юм чинь тэгээ сургууль соёлоо төгссөн. Тийм болохоор одоо нэг явж ирээд зүгээр нэг байдлыг нь харъя гэж бодсон байхгүй юу. Ер нь Монголд яадаг юм байна, ийдэг юм байна гэд. Тэгээд ингээд очиод юу яаж явахдаа бол намайг ч хүн танихгүй шүү дээ. Тэгэл би ста нэр улаан нүрээрээ очиод сайн байна уу би тэр энд Германд ингэж сургууль төгссөн гэл ингээл хүмүүст ингээд танилцгаал. Тэгээ тэр үед бол ер нь бас ингээд дургуутсан хүмүүс ч байсан, дуртай өө тийм үү гэж сонирхож исэн хүмүүс ч байсан. Тэгээ тэгж явах хоорондоо нэг нэвтрүүлэгт орсон. Тэр нь манай одоо миний одоо бүр цэцэрлэгийн найз их ахгүй юу Баянзуул гэдэг тэр үед нөө төгс ертөнц гэдэг нэвтрүүлэг хийдэг байсан. Нэг тийм загварын. Тэгээд та мэдхүн загварынхантай загварынхантай ч тэр хамаагүй сөлбөлдсөн хүн шүү дээ. Мэдгүй бурхан минь. Бурхан буудтаа. Баянзуулыг танихгүй юм байсан. Тэгээд тэр нэвтрүүлэгт би орж яг эхэлж яхад хэлсэн те. За сандраад ингээд тохиолдоод бадраа өгч өөрөө нөгөөдөлтөд ороод таарч мараад те. Яг бадраа чи. Энэ масаагүй нэг юм. Тэгээд тэр нэвтрүүлэгт ороод тэгээд юу яаж хата тэр үуч надад миний амьдрал бас амар хэцүү юм тохиолдсон. Тэгээд тэр нэвтрүүлэгт ороод тэгээд нэг гайгүй хүн амьтантай уулзаж хүмүүс дуудаж муудаад танилцсан одоо продакшны хүмүүс. Тэгээ ингээ явж исэн чи аваа нэг гайгүй ингээ дэвтэйхэн болоо явж исэн чинь гинт нэг өглөө манай ихч намайг босгоод би энэ аавынхаа дүүдээр нь амьдарч исэн байхгүй тэр үед. Тэгээд тэгсэн чинь нэг амар эвгүй босгосон байхгүй юу. Тэгээд би ингээл яг ингээл нүдрүү нь хараад би шийдэл гэж бодсон. Аав яг нэг юм яачлаа гэл. Тэгэл яасан гэл тэгсэн чинь аав чинь аваарт орчиж гээ. Йоо гэл тэгэл хамаг юм баглаад тэгэл өртөөсөө тэр чигээрээ явсан байхгүй юу. Тэгээд аа маань аваарт ороод ухаангүй болоод
Тэгээд ухаангүй бүр 5 жил хэвтээд. Тэгээд явж хахад яг дүнгэж ирээд аав дээр ингээ байж хахад надад тэр санал ирсэн байхгүй юу? Амсан магад. Тэр дурлалын тийм. Тэгээд би тэр зохиолын надад зохиолоо өгж явуулаад тэгээд зохиолоо уншаад яасан чинь надад нэг л тийм мэдгүй нэг тийм би нэг очиж тоолох ёстой юм шиг нэг тийм сэтгэл төрөөдсөн байхгүй. Тэгээ нэгэн тал би угаасаа Монгол руу явцсан байсан тий. Тэгээд одоо ямар нэгэн уран бүтээлд орё гэд явж исэн юм чинь гэж бодоод тэгээд одоо би өөрөө одоо ойр дотны хамаатан садан тий ингээ ихч мэгчтэй ингээ ярьсан чинь угаасаа л тэгэл аав яг юу гэж хэлэх байсан бол аав бол яваад тоол гэх байсан байх таа л гэж бодвол тэгэл яваад амар хэцүү байдалтай байсан мөртлөө яваад тэгээ тоглоод ирчихсэн. Чи ихтэй юу ч хамаагүй яриад би чамайг л хараа суугаал нэмэр. Дахиад ингээ өргөжлүүлээд юу ч хамаагүй яруу үзсэн кино минь угаа ч юм уу юу ч хамаагүй тэгэл яриа л амар гоё байна. Аха. Тэгэл харин тэр кино тоглоод ирсэн. Гэрэлсэн гэсэн уучлаар хүүхдтэй. Би хүүхдгүй. Араа болоогүй юм уу? Арай болоогүй юм уу? Тий. Ер нь одоо бол болцсон л гэж бодож байгаа л доо. Гэхдээ өөрөө би ингээд карьертай амар ингээд нөгөө юугаа фокуслаад явцсан болохоор ер нь бол болцоогүй байсан. Одоо хүртэл тэгээд хүүхд гэдэг юм чинь ингээд өөрийн гэсэн хариуцлагатай байдаг шүү дээ тийм ээ. Хүүхд гэсэн чинь өөрийн гэсэн хариуцлагатай байдаг. Үгүй яг хүүхэд гарахлаар чинь хүн өөрөө нэг хүүхдийн өмнө хариуцлагатай болчдөг шүү дээ тийм ээ. Хариуцлагатай. Та тийм хариуцлагагүй хүүхдэд гаргацсан юм уу? Чи санаж байна бол шүлгээ чинь юу гэсэн чи хариуцлага яриад байгаа. Та тийм хариуцлагагүй аав юм уу? Маш хариуцлагатай. Янз хариуцлагатай. Тэгээ хүүхдтэй болохоос өмнө бас мэдээж тодорхой хэмжээний бас өөрөө амьдралтаас хариуцлагатай байсан мэт тийм. Би айгу жоохон дөхөт болсон юм. Тийм үү. Ямар ч хариуцлагагүй байна юу? Ямар ч хариу өөрөө хүүхэд байхдаа хүүхэдтэй болоо. Тэгээ нөгөө хүүхэд өөрөө том болоод гэсэн чинь хүүхэд нь ч том болоод. Одоо манай хүүхэд ч 24 тавтай шүү дээ. Зөв. Тэгэл алдаагаа ер нь хоёлаа хамтдаа хийгээл хамтдаа суралцаад. Мэдээж одоо жишээлбэл чанартай сургууль, боловсрол олох ч гэдэг юм уу, эсвэл аюулгүй сайхан орчинд амьдруулах ч гэдэг юм уу, зөв болгон хүмүүжүүлэх ч гэдэг юм. Энэ бол мэдээж үүргэлтэй. Гэхдээ тэгээд энэ болгон үүргийг нөгөө бүгдийг хангачаад хүүхдтэй болно гэдэг бол яг манай Монголын нөхцөл бол том хэцүү. Зөв. Байртай, машинтай, эдийн засаг доктортой ч гэдэг юм уу, бусад бүх юм ингээ хангасны дараа хүүхдтэй болно гэдэг бол хэцүү юм шиг л. Тийм учраас бол нөгөө монголцсон аав гэх юм уу тийм. Илүү ихтэй мэдээж гэр бүлийнхээ төлөө хичээдгүй монгол аав тун цөөхөн л ахал та. Яг би юу гэж боддог гэхээр яг эд материалын талаасаа бодоогүй л дээ. Хүн чинь одоо нөгөө бас өөрөө хөгжих ёстой шүү дээ тийм ээ. Өөрөө нэг өөрийнхөө биеийг даачдаг, өөрийгөө цаачин бол агууллаа. Цаачин бол ер нь 20 настайдаа компани байгуулаад тэгэл мөнгөний төлөө бол өстой нэр ингээл яцаачихсан. Өөр тэгээд ер нь тэгээ эхнэрээсээ салцсан билүү? Ямар муу юртай юм ярьдаг хүүхдээ. Чи сам дөрөв салах бодлоо юу? Байхгүй. Чи яагаад энэ салцсан гэж сонирхоод. Үгүй би харин таныг ингээд амар хүүхнүүдийг ингээд сонирхоод байдаг болохоор чинь намайг хүүхнүүд сонирхдаг гэж. Яг та ингээд нэвтрүүлэг дээр ингээд эмгэгтэйчүүд ингээд оруулахлаар нэг тийм баялаар хандраад байна. Тийм. Тэгэхээр би тэгж боддог байхгүй. Эхнэрээсээ салцсан л юм байна да. Шам тарин салах бодлоо бол би байгаа шүү л гэж хэлэх гэсэн. Чи салах юм бол би салдаг. Хоёулаа тэгээд хөдөлтөд явъя л гэсэн бодол байна. Юу ядгүй хохирч кинон дээр яасан амраа залгаал санал тавьсан уу? Тэгсэн амраа ах залгаад биш нөгөө нэг инстаграмаар бичээд тэгээд би надад нэг юм зохиол энэ би чамд явуулж болох уу гэд тэгэхээр нь би окей тэгээд уншаад үзсэн чинь ер нь бол боломжийн санагцсан. Тэгээд дараад нь урантай уцаар яриад тэгээд бүх юм ажин там болгоо. Айгу байлаар амраах гэж ярьжсэн аа. Уран гэж. Харин уран битээр чинь үеих нэг үе юм баггүй юу? Уран чинь амраа ахаас бүр нугарцсан бүр хэд бараг нугарцсан залуух. Урнаа тэр чинь нэг анги шүү. Тийм үү? Тий. Худлаа дээр. За ямар хамаа байсан. Эрэгтэн айл худлаа ярих гэдэг. Эрэгтэн өдөр 200 удаа худлаа ярьдаг гэж л шүү. Оо тийм үү? Доор хайж. Тэгээ санаатай зарамсаргүй янз янзаар. Зөв. Усуух уу? За тийм. Одоо гата 35 градус ах шиг байна тий. Хөлс бүр өөрөө ирэхгүй. Гараад байна уу? Гарч ийн бүр сунаас зүгээр ингээд л урсаж чинь.
Хохирож кинон дээр би таныг ингээ харж ирсэн. Баг удаа л харж байгаа юм тэрэлтэй. Үдсэн гэж яриад яах вэ те. Тэгээ ингээ би хараад яг эхний амраа намайг нэг ангийг үзчихсэн юм. Амраа илүү нөгөө манай юнитэд ажиллаж исэн юм билээ нэг менежер охин чинь. Танай киноны менежер байх хэрэгтэй. Танай киноных л байх хэрэгтэй. Тэгээд эхний нэг ангийг үзчих гээд. Тэгээ YouTube дээр угаасаа гарсан байсан шүү дээ. Тийм баг. Тэгээ үзсэн чинь үгүй маш тийм одоо Монгол жүжигчдээс бол маш юм өөр тоглосон байл. Одоо ингээд байгаа байдал одоо нүүрний хувирал хаарцтэй тэгээд юм хоолойны өнгө өдр бол яг тийм байхгүй тийм орон зай үүсгээд тоглосон. Би танай киноны нэг лайвыг хийсэн би үзсэн шүү дээ. Танай уран бүтээлч суужаад би тэрэн дээр хэлж гэнэ үгүй чамаа магтаж. Тий хэлсэн. Байлаар тэр чин замаа ухчихгүй юу? Дараа нь уулзах нүрээ ингэж ухаж тэгж ярьж байхгүй. Тийм л байлаар хүн шүү дээ. Тэгэд тэгж тоглосон байлээ. Энэ таны одоо өгөгдөл үү эсвэл таны ийм одоо Монголын их сургуулиудад зааж байгаа энэ жүжигчний уран чадрын хичээлээс өөр байна уу? Эсвэл энэ таны одоо яг өөрөө чинь өгөгдөл байсан уу? Маш өөр тоглосон л байна. Ер нь бол өвдөлтөл байх л да. Яагаад тэгэхээр одоо хүний авьяас гэдэг юм чинь угаасаа генерээ ингэж явдаг, цусны генерээ ингэж явдаг байхгүй юу. Тэр чинь одоо бүр шинжлэх ухаанаараа ч гэсэндээ тогтоогдсон. Яагаад гэвэл одоо хүний авьяас гэдэг хүн болгоно нэг авьяастай төрөн шүү дээ тийм ээ. Тэгээ хүүхдтэй болохлээрээ тэр авьяасаа одоо ингээд генерээ дамжуулаад өгчдөг юм байна. Тэгэхээр одоо хөгжимчин хүний хүүхэд заавал одоо нэг тийм хөгжмийн авьяастай болж төрдөг. Одоо тэрийг жишээлбэл одоо урлагийн ихтэй сургуулиуд ч гэсэндээ дандаа асуудаг. Одоо шалгалт авахаас өмнө за чи аав ээж чинь гэр бүлч чинь урлагийн хүн байна уу гэж асуудаг байхгүй юу? Энэ нь яагаад асууж байгаа гэхэлэр чамд өгөгдөл байна уу? Чамд талент гэдэг юм байна уу? Авьяас гэдэг юм байна уу гэдгийг л асууж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд байгаа гэх юм бол тэр хүнийг шал ондогоор хүлээж авна. Байхгүй гэх юм бол за энэ ч нэг мэдрэмж нь одоо нэг техник нь байгаад нэг мэдрэмжгүй байгаад идэг шүү дээ тийм тэрийг бүр ингээд дотроосоо ингэж нөгөө гаргах чаддгүй яг нэг техник сонсогдоод идэг шүү дээ тэрнтэй адилхан ер нь жүжиглэл гэдэг юм чинь өөрөө цаанаасаа өгддөг юм байна л гэж би ер нь боддөг шүү дээ тэгээд мэдээж одоо нөгөө миний өөрийн гэсэн баримталдаг бас техник одоо жүжиглэлтийн техник гэж байна би бол ерөнхийдөө method acting-ийг айгүй их баримталж жүжиглдэг байхгүй юу method acting тийм тэр нь ер нь бол амар тийм үнэн бодит одоо тийм жүжиглэлтийг хэлдэг байхгүй юу? Ирчүүд чамаг ингээ анхаарахаар ямар гоё нүдтэй дээр шилдэг үү? Хэлдэг. Танаас хэлхийс одоо давтаал нэг замаараа л яв юм. Ямар ч гоё нүдтэй. За юу ч хамаагүй яриа дахь нэгээс онцоо сууж. Улс төр мөр мүзий түүх мүх хамаагүй. Йоо. Чи яа заавал энд ярьслах хий гэж бодсон юм. Би яг энд ингэж дандаа сууж зохиолоо бичдэг байхгүй юу? Тийм. Лэптопод илгэж байгаа л. Тий. Тэгээ нэг сүүдэрт ингээд ганцаараа сууж байгаа бичдэг юм. Тэгээд та чи ямар юу гэж үгтэй. Энэ хаалт нүхлээс наарчлаа шүү дээ. Энэ хүмүүс битэрийг харах ойлгохгүй л дээ. Хойтлын хүмүүсийн ингээд тэрөө харах юм бол бүгд нүцгэн байгаа. Урсч шүү дээ. Чи урсахгүй нү? Гайгүй байна. Та урсах гээд байна уу? Тэгээд ер нь бол ийм хайдгүй юм байна. Санаагүй л нэг ийм гоё орчинд орж ирж байгаа л олж ирд юм байна те. Аха тийм. Би бол ингэдэй. Би бол дүүштэнд орж явахдаа яг юмаа санд шүү дээ. Тийм үү. Одоо ингээд юм алга болгоцсон ч гэдэм үү эсвэл өөр юм бодно шүү дээ тий. Тэгэхээр би яг дүүштэнд орж явахдаа юм уу шүдэ оогож явахдаа л яг мэрийн санаа төрнө. Тэгээ би яг өглөө маш удаа дүүштэнд ордог байхгүй. Хүмүүс ч нэг ажиллаа төлөвлөнө гэж ярьдаг шүү дээ. Би бол дүүштэнд ороо зогсоол ингээл бодоол юм бодоол усан зогсоол. Эсвэл шүдэ оогож явахдаа ингээл бодоол. Яг мэргийн санаа бол тэнд орж ирдэг байхгүй. Одоо кино зохиол, аливаа юмны зохиолын юмнууд бол яг мэргийн санаанд бол миний яг гişэл. Та тэгвэл яг усанд орж явахдаа л бие суул тавьд юм байна л да. Одоо бүх юмаа ингээд суллаа чөлөөлөөд тэгээд ингээд ханаас яс тэгдээ. Яг л мэргийн санаа. За сарандаа алуу гэж аваад иргээд нөгөө хүүхэнд гаргаад юун за сарандаа болоод гэдэг шүү дээ. Яг биес бол тавихаар магадгүй тэгдэм юм шүү. Тийм ер нь бол тэг нь одоо ямар нэг ингээ орчинд хүн ингээд нөгөө нэг бие барихгүй эсвэл одоо ямар нэгэн тийм юм нөгөө бие чангалахгүй үед хүн бие сул тавина шүү дээ. Гэхдээ хүн ямар ч үед бие суул тавьдаг гэсэн утгатай үг бол биш. Одоо ямар нэгэн тийм тааламжтай мэдрэмжтэй тийм үед л хүн бие суул тавьж ингээд амарсан одоо релакс болдог гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр яг ч юм уучлаарай энэ гэгэрлийн юм жоохон сурд юм уу? Яг тийм сурдаг уу судалдаг уу те?
амар судалдаг шүү дээ. Амар гэрлэн бүрхүүл, Тий. орон зай, бодлын хүч энэ төрөөр ер нь мэрэгссэн юм шүү. тий. Ер нь Алганы үзэхгүйчээ. үгүй тийм үзэхгүй. Чи алганы үзэхгүй. Зүгээр би хүний энергийг айгүй их мэдэрнэ. Тийм таны энергийг ч гэсэндээ мэдэрч Ямар юм. Тийм. Сайн байна. Тааруу юм аа чаас ихэд бурхан минь. Амар нөгөө нэг хэлж болох юм уу? Амар юм нөгөө одоо тийм жоохон хүүхдийн библийн мэдрэмж төрж ин одоо таныг ингээд нөгөө жоохон ингээ хамгаалалтанд авах хэрэгтэй юм шиг. Одоо беби чинь нэг тийм амар тийм эмзэгхэн байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ингээд нэг хүүхдийг ингээд тэрврээд ингээ хамгаалаад ингээ нэг хайр халамж өгөх хэрэгтэй байдаг. Чи намайг тэрврээд жоохон ингээд хайр халамж өгөөд жоохон хамгаалаад өгч болов. Жоохон тэрврээд үгүй. Энэ камер мамир унтраач болохгүй юу гэдэг ямар төвхтэй юм чи харахгүй хүмүүс харна шүү дээ Таныг бохом. ингээ тэрврээд үгүй гэдэг. Тэгэхээр хамгаалтанд орох уу те? Тийм. Одоо би таныг заавал ингээ биеэрээ тэрхгүй ч гэсэндээ зүгээр. Биеэрээ тэрсэн л тэрс тэр. Сэтгэл зүрхээрээ байс ингээ тэрж болно. Танд одоо таныг одоо мэдэрч гин гэсэн одоо мэдрэмжийг өгч болно. Би тэгээ нэг юмнаас айдын би өөрөө ингээд амар энэ талаараа ингээд юу яагаад бүр гүг гүнзгий ингээд орсоор агаад хүн намайг бөөгээ хэлчихүдэ гэж би амар айдэн шин. Яана битээ тэгж хэлсэн. Шал хоёр өөр ойлголт авах л та тий. Өөр ойлголт өстэй. Яг нь монголчууд ч нэг юм жоохон ингээд нөгөө өөрийгөө мэдрээд орон зайгаа мэдрээд хэлсэн одоо нэг тийм сүнслэг тал руугаа ингээд одоо ингээд гурав дахь нүдэ ингээд нээгээд хэлсэн хүнийг бөө гэл ингэчдэг штэ тийм ээ. Тэгэхээр тэрнээс нь жоохон айддаг гэх юм уу. Би бас ингэж ойлгоод байдээ. Одоо нэг бөө чинь нэг юм онгодтой штэ тий. Юм онгод тэнгэр гэж яриад идэг бөө дээр. Тэгээ бас юм урлагийн юм та нар юм жүжигчин одоо яг ийм хүмүүс дуучин ч юм уу ийм хүмүүс өөрсдийн тийм онгод байдаг. Яг тэгвэл та бас ингээд локейшн ингээд агуулж чухал юм бичгээд юм орж ирдэг гэж байгаа те. Тэрийг бас ийм бөөгийн онгодтой бас андуурагдаад байх. Тийм андуурдаг байх. Тийм. Тэгээд онгод ч юм байна, ийм байна гэдэг тэгээд буруу тишгээд ингээд явуулчихдаг. Яг зөв хүнийг бас буруу тишээ явуулчих надад зөв тийг санагдав. Тийм тийм. Жохон андуураад байдаг байх. Яг нөгөө нэг удам судраараа одоо нэг тийм бөөгийн гаралтай хүн байх юм бол окей шүү дээ тийм биз дээ. Яг тийм юм нь одоо байхгүй мөртлөө одоо өөрийгөө ингээд олж танаад одоо газар дэлхийтэйгээ ингээ холбогдоод тийм ээ. Одоо би бол энэ дэлхийн нэг хэсэг гэдгээ одоо өөрийгөө хүлээн зөвшөөрсөн. Одоо хүн төрлөختөн одоо натур ертөнцийн байгаль ертөнц гэж байхгүй шүү дээ. Энэ чинь бүгдээрээ нэг амар хэцүү санагдаад байна. Чи тэгжсэн багштай мөрөг зүрх 2000 евро хадагтаа аваад багштайраа маргааш ирээрээ гэх гэдэг юм шиг надад санагдаад байна. Леонардо Ди Каприо бит хоёр юу яасан? Титаник тоглосондоо жоохон харамсдаг байхгүй юу? Жоохон дими кинон тоглолцлаа гэдэг. За. Энэ талаараас гэсэндээ бит хоёр олон удаа ярьцлага өгчээсэн. За. Чи энэ тэрэн чал дими тоглосондоо гэж харамсдаг зүйл байгаа юу? Байхгүй. Байхгүй. Одоо Монголд бол ердөө 2 кинонд тоглосон юм шүү тийм үү? Тийм. Түрүүн дурлалын гинтэрэг тэгээд нөгөө хохирогч. Тийм. Энд болохоор нэлээд хэдэн кино тоглосон байгаа. Бүр нөгөө нэг оюутан бахасаа л ингээл жижиг шажиг юм тоглоо яваад байдаг байсан. Тийм. Болон чист маш мундаг гоё жүжигчин шүү дээ. Чи юу н явах хаа. Ер нь Холливуд руу нэг удахгүй явчих хаа. Би тэгж харж ин чамаа. Яг одоо нэг замал юм уу эсвэл нэг продюсер л чамайг олоод харчаасаа. Тэгвэл чи бол үнэхээр гоё кино, гоё дүр бүтээд юм. Тэгвэл чамайг тэрийг үзэл би тэднэртэй хэлжсэн шүү дээ. Танай киноны багийнхан чи тэр лайв дээр хэлж гинүү хэлээгүй юу бэ? Мэдгүй хэлээгүй байгаа. Одоо хэлчих юм уу? Одоо хэлчихвэл үнэхээр тийм өгдөл цайтай бүр. Үнэхээр яг дотроосоо яг тоглолдог тийм. Яг ийм одоо би нэг сүүлийн үед зүгээр би нэг Монгол кино үздэггүй маа. Зүгээр нэг тийм нэг лаг хүн болох гээд үздэггүй биш. Зүгээр нэг үздэггүй. Хүний нэг үл бөмбөг дуртай, сагсан бөмбөг дуртай гэдэг шиг тийм учраас би Монгол киноныг үздэггүй юм. Зүгээр таны тэр тоглолтыг ингээд үзээд ингээд яг ийм гоё юм яг Монгол кинонд ийм дутагдaltaй. Энэ чихрүү урсаад орсон тийм гоё хоолойны өнгө тий. Тэгээд ийм ярианы үгний хуваарлалттай нэг ийм ууралж байгаа ч гэсэндээ бухимдалтай юм дээр явж байгаа ч гэсэндээ тэр хоолойны өнгө тэр яг ийм гоё. Магадгүй танаа аав ээжээснээ ярьсан тэр ярианы одоо манер гэж ярьдаг тий. Тэр үлдсэн баха. Тэгээ бүр ингээд яг гоё чихрүү яг л ийм дээр үе кино шиг урсж орж ирсэн баг тий би. Ямар гоё юм хтэй тий. Ямар мунд би ингээд
оролцсон зочин болгон руу ингээ хандардаг байхгүй юу? Тэгээд хандарч байгааг л илэрхийлгээ бодоод авчихсан заяа. Та гэхдээ над дээр ингэж амар юу яаж хандрахгүй байна бас амар зүг соёлтой. Нууцсан. Балиар тийм өөрийнх нь тийм өвлөө хартсан мэддэхгүй нөө. Чааваас энэ камер руу яг харах юм бол яг мэдчихэж байгаа да тийм. Та гэхдээ амар гоё юм зөөлхөн харцтай болчихж. Сая хэлсэн юм чинь яг зүг байна. Одоо ингээд дэлхийн ертөнцийн өргөнөөр хардаг болцсон гэдэг хүн чинь өөрөө нэг юм хүлэн зөвшөөрөлтөй нэг тийм зөөлөн болчдөг байхгүй юу? Өгдлээтэй хүн гэдэг нь ингээд өөрийг магтангууд зөрөөд магтана. Зөрөөд магтахаар би зөрүүлээд магтана гэдэг чинь хандаа дээшээ явдаг юм ухаалаг эмхтэй байхгүй тий. Та юу гэж боддог вэ? Улс төрч хүн заавал парламентод сууж иж улс төрч байдаг гэж боддгоо. Ер нь улс төрч хүн гэдэг одоо үзэл бодол чинь энэ талаар ямар үзэл бодолтой вэ? Улс төрч хүн ер нь ямар систем нь өөр л дөө. Янз янзын систем байна л да. Одоо чинь Америк нэг өөр системтэй, Европ нэг өөр системтэй, Азиуд нэг өөр системтэй. Тэгээд тэрийгээ дагаа соёл уламжлал энэ төр бүх юм өөр болоод эхэлдэг учраас өөр зүйл байгаа. Улс төрчин бол Монголд бол улс төрчин бол тэр дунд нь байж алдчихж ижил улс төр хийх юм л. Одоо энэ залуучуудыг ингээд хүмүүсийн сүулт ингээд харж явах намд их хэлсэж байна л да. Одоо артист намдж байна уу, мандж байна. Дунд нь орж ижил өөрчлөлтийг хийхгүй бол гаднаас энэ 1000 хашгираад, сошиалор 1000 хашгираад талбай дээр гарч 1000 ингээд бол ямар ч нөлөөлөл байхгүй. Яг тэгвэл нөгөө нэг хууль, дүрм, зарчим бүх зүйл нөгөө буруу байгаа учраас яг л дунд нь орж алдчихж өөрчлөлтийг л хийнэ. Тийм учраас залуучуудыг маш зоригтой. Гэтэ юм сэтгүүтэй социализмаас салаагүй социализмын мөрөөддөг энэ залуучууд улс төрд орж ирээд юу ч өөрчлөхгүй байна л да. Зөв. Танаас нэг юм асууя. Хоёр юм асууя. За нэгдүгээр танд яг ямар эмэгтэй таалагдтыг? Та энэ асуултыг дандаа эмэгтэй хүнээс асуудаг шүү. Тэгэхээр би яг танаас өөрөөс ч асууя гэж бодлоо л та. Эмэгтэй хүн ч тэгээд залуу байхад нэг одоо хортой байхад нэг ойлголт байна тийм. Яг одоогоор. Яг одоогоор тэгэл тийм царайлаг гоё эмэгтэйчүүд л таалагддаг шүү. Яг үнэнгээсээ. За. Тий. Яг тэгвэл би ч одоо гэр бүлтэй хүн юм чинь одоо тэр үнтэй ахаад гэр бүл зохиох гэж явахгүй нь ойлгомжтой байхгүй тий. Үгүй тэр талаасаа биш гэр бүл болоод явах талаасаа биш. Зүгээр ямар эмэгтэй хүн сайхан царайлаг өндөр гоё биетэй тийм эмэгтэйчүүд л таалагддаг. Тэгэхээр зүгээр гаднах дүр төрхөн л шүү дээ. Яг тэгвэл надад бүх юм байгаа учраас одоо жишээлбэл дэндүү ухаалаг эмэгтэй ч юм уу ухаантай эмэгтэй таалагддаг гэдэг чинь айгүй хэцүү шүү. Яг ямар байдлаараа таалагдаж ийн гэдэг чинь бас нэг ойлголт тавьчих байгаа тийм. Одоо жишээлбэл зөвхөн сексих талаараа ч бодоод байгаа юм уу? Эсвэл найзлах гад амьдраад байгаа юм уу гэдэг талаасаа бодож байгаа. Миний толгойд бол ихэнх нь секси гэдэг юм эзэлж идэг учраас тийм сайхан царайлаг гоё биетэй тийм эмэгтэйчүүд л таалагддаг. Тэрнээс юм амар ухаантай бүрстэй амар юм юу бол яг ажил дээр үл тэр хүмүүс шууд таалагдчих шүү дээ. Одоо хамтраад ингээ бизнес хийгээд ч юм ажил хийх гэж байгаа тохиолдолд бол гэлэнч энэ өстө гоё эмэгтэй ажлыг өстө айгуу сайн хийнэ гэл тэр эмэгтэй таалагдана. Зүгээр яг дийлэх утгаараа ингээ 100% гэж үзээд ингээл сайхан царайлаг гоё эмэгтэй л яг таалагдчих. Тэгээд тэгсэн чинь тэр эмэгтэй амар царайлаг гоё байснаа юм яриа суусан чинь бүр амар тэнэг билээ яг. Зөндөл өгдөө шүү дээ. Хоолоо молооны өнгө мөнгөнд бүр амар тэнэг. Тэгэхээр тэгээд тэр нь хамаагүй юм уу? Амар инээдтэй юм ярихаар ингээ бүр өөш огт инехгүй ингээ сууж байдаг. Маа нэг найз байдаг байхгүй юу? Үгүй тэгэхээр тэр нь хамаагүй юм аа. Хамаагүй шүү дээ. Тэр үл огт хамаахгүй. Зүгээр өөрийн болгоцсны дараа бүр хамаагүй тэр бол надад бол ер нь бол одоо тэрнтэй би ингээд магадгүй таалагдахгүй байсан ч тэр хүний л байгаа байдал нь тэр юм чинь тийм үстэй. Тэр хүн заавал таалагдах гад ингээд илүү ухаалаг ч юм уу илүү ингээд одоо яг юу гэж тайлбарламаар энэ. Та тэгэхээр эмэгтэй хүнийг ер нь жоохон сексуал талаас нь хард юм уу? Ирчүүд л ихэнх ирчүүд л тэгж харж байгаа шүү дээ. Тэрс би ямар амьдралынхаа ханыг хайгаад ч юм уу эсвэл амьдралынхаа турших найзыг хайгаад ч юм уу эсвэл хамт амьдрах эмэгтэйгээ хайгаад яваг учраас бол яг таалагддаг гэдэг тэр үглээ шууд ингээл өхөл юм бол тэр гоё эмэгтэй царайлаг сайхан эмэгтэйчүүд л таалагдчих шээ. Тэгээ секси гэдэг утгыг та юу гэж секси шүү дээ. Гоё хувцалж байгаа, нүрээ гоё буутсан, өөртөө зогцоод хувцсан, гоё нэмсгэлдэг. Энэ чинь л секси төрөх гэж ярьж байгаа шээ. Тийм үстэй. Миний бодлоор ийм байхгүй юу? Одоо тийм
хүнд таалагдах одоо тийм байдал чинь дотроос гардаг юм болов уу гэж боддог байхгүй юу? Янз янз. Тэр нь одоо том эмтэй байлаа гэд тэр хүн дотроос ямар ч одоо тийм мэдрэмжийг гаргаж чадахгүй байгаа бол тэр чинь тийм биш шүү. Зорилго нь л тийм байхгүй да. Зорилго нь жишээлбэл би тэр хүнтэй гоё нэг сайхан сексигээ хамт бай гэсэн зорилго миний толгойд байгаа учраас л тэр эмэгтэйг яаж харахуул гэдэг болчихж байгаа байхгүй. Тийм үстэй. Би өөр зорилготой байх юм бол тэгэл ажил хийх гэж байгаа, бизнес хийх гэж байгаа бол энэ эмэгтэй таалагддаг гэдэг утга нь маш сайн мэдлэгтэй, боловсролтой, англи, герман хэлтэй, ажилдаа хариуцлагатай, цаг барьдаг гэж хэлсэн шүү дээ. Миний толгой зүгээр огт танихгүй эмэгтэй ямар эмэгтэй таалагддаг вэ гэдэг юм бол тэгжлэлгүй тийм шууд л одоо царайлаг гоё биетэй, гоё нүдтэй, гоё гартай, гоё хөлийн уруутай тийм гоё эмэгтэй л байл бааш. Яа миний хөлийн зөв. Та ер нь ямар улсыг үзье гэж их боддог вэ? Тэр улсад л очиод үзчих юмсан. Зүгээр яг хамгийн гоё газар бол Монгол юм билээ. За. Одоо зүгээр ингээд гадагшаага залуучууд их гарч ийн те. За сайхан амьдрий гэвэл Америкт амьдрах нь зүгээр юм л. Ажил төрөл хийгээд ингээд амьдрахт бол ямар ч асуудалгүйгээр амьдрна. Одоо нүүбэд бүртгэлтэй нэг 203 орн байна, 205 орн байгаа хөтэй би нэг 140 50 нь бол явцсан юм билээ. Одоо нэг 60 70 орн үлдсэн бэл. Тэрнийхээ чагсаалтыг гаргаж агаад явчихъя л гэж бодож байгаа шүү. Та чинь нэг баримтат кино маань үгээд гэсэн шүү дээ. Аялж исэн. Тийм нэг 5 цуврал CD мэди дээрүүд гарсан. Одоо ч юм үзэхтэй. Одоо тэгтээ нэг юу яач те. Одоо ийш тийшээ яваад ч гэдэм үү. Одоо нэг юм бичлэг хийхээс илүү зүгээр өөрөө өөртөө кайф аваад. Энэ ямар гоё юм бэ? Ямар гоё агаар вэ те? Ямар гоё мод вэ гэл. Баг нүдэндээ толгойдоо тэрийг ингэж үлдээгээл тэгэл ячдаг болч. Тэрнээс нэг Instagram дээр зураг аваад энэ ямар гоё, энэ тэр гэл яхасаа илүү тийм болсон юм шиг л. Зөв. Одоо дэлхийн ертөнцийнхаа үзэсгэлэнг хараад өөрөө гоё. Чи аялах уу? Би их аялдаг. Хойлоо аялнаа. Ахтайгаа аялаарай. Би ер нь аялах амар дуртай. Тэгээд нөгөө очоогүй газараа очиж юмыг харах дуртай. Тэр газрын хүмүүс яаж амьдардаг юм бэ? Тэрийг нь харах амар дуртай. Тэгээ би ингэж боддог байхгүй хөөх. Энд хүн бас амьдарч болдог юм байна. Яагаад тэгэхээр нэг газараа хүн байгаад тахлаар зөвхөн эн чинь л оршин тогтож болно гэж бодчихдог байхгүй юу? Одоо энэ л одоо жинхэнэ амьдрал одоо Германд л байх юм бол энэ жинхэнэ амьдрал гэж бодчихдог. Тэгээ өөр нэг газар очоод одоо Германаас хөгжил муутай газар ч юм уу те очоод ингээд тэр газрын хүмүүсүүдийг харж байхад тэд нар ч гэсэн оршин тогтоод амьдраад байгаа байхгүй юу. Тэгэхээр хүн ер нь хаанч оршин тогтож амьдарч болдгийм байна. Герман гэдэг чинь нэг тийм амар тасарсан газар биш юм байна. Германд л явах юм бол амьдрал болно гэсэн утга байхгүй юм байна гэдэг тийм сэтгэл төрдөг. Тэгээд дээрэс нь хөөх манай дэлхийн ертөнц чинь ямар үзэсгэлэн төгөлдөр гоё юм бэ гэсэн нэг тийм сэтгэл төрдөг байхгүй юу. Хүн нэг тийм Монгол орн маань яасан гоё юм бэ гэж боддог шүү дээ тий. Тэгэхгүй энэ дэлхийн ертөнцийг тэр чигээр нь энэ бол миний их орн гэсэн үзэл бодолтой болт юм байлээ. Энэ ч гэсэндээ одоо энэ газар ч гэсэн сүүлд одоо би Албанд утсан гэж байгаа шүү дээ тий. Тэгэхдээ би тэр уул ус тий тэр агуу натурыг хараад би бүр шүтэн биширж байгаа юм чинь тэр ч гэсэндээ одоо Америкт ингээ явж ах ч гэсэндээ надад яг тийм сэтгэл төрж байгаа байхгүй. Вау юм Америкчууд бүр ингээд ийм менталитеттэй те тийм амар юм байх нь аргагүй шүү дээ. Цаанаасаа бүр нэг тийм бадрангуй байдаг шүү дээ Америк хүмүүс. Тэгэхээр ийм гой байгальтай хүмүүс ийм газар амьдарч байгаа төрж өссөн хүмүүс одоо тийм байхгүй өөр ямар байх юм бэ гэж бодоод тэгэнгүүтээ үгүй шүү дээ эн чинь ч гэсэндээ миний одоо юу гэж чинь миний ягаад миний дэлхийн нэг л дэлхийн юм чинь одоо энэ ч гэсэндээ одоо миний байх газар гэдэг ч юм уу тийм ээ тийм бодол одоо дэлхийг бүрэнхөр нь харах тийм үзэл бодолтой болт юм лээ. Хиймэл өхний талаар юу гэж боддог вэ? Нэг бодож үзэж байгаагүй. Тэгээ би ер нь олвол нэг тийм том мемтэй болох юм бол надад гоё моё гэсэн бодол байдаг шүү дээ. Ер нь муухай харагдах юм шиг санагдаад байдаг шүү. Надад би хэрвээ эрэгтэй хүн байсан бол надад том мемтэй хүүхэн үнэхээр таалагдахгүй. Том сайгаа. Тэгэхгүй одоо ингээд нөгөө Франц канонд амар туртай байхгүй юу. Тэгээ Франц жүжигчин эмэгтэйчүүдийг бүгдээрээ ингээ харж аваад бүгдээрээ бүр амар юм элегант амар юм яагаад тийм байдаг гэхэлэр ер нь бол айгу туранхаа тэгээ ямар ч цээжгүй байдаг. Тэрэндээ амар гоё ингээ ямар ч хувц өмссөн бүр ингээд нэг гоё юм цэмцгэр цэцэн ингээд айгу гоё элегантны харагддаг. Мэдхгүй би яг үгээр ингэж нөгөө хэлж чадахгүй. Тэр балансжуулж байгаа юм. Одоо ингээд нэг дэлхий, нэг амьдрал, жоохон гэгэрлийн жоохон өндөр юм байхад бүр доод хэмжээний юм ингээ ярингууд энэ хоёр яриач ингээ балансчаад байдаг.
тэгж ярьж байгаа шүү. Тэрнээс нэг чамаа гоё юм ярьж чинь хөх мөх яриад байгаа ч юм байна. Уу яг хөгчин ч гэсэндээ бас хүн төрөлхтний нэг таална шүү. Ам заа. За баярлаа. Тэгээ бид чинь баг 2 цаг ярьчуда бурхан буддаа минь те. Би энийгээ та одоо яаж мантаачлаа? би монтажлт хүч тэр чигээр нь тэгээд гарсан шүү дээ. Тавьчих тийм үү? Шууд 2 камер холиол тавьчихсан шүү дээ. Гэтэ би ер нь нэг маш олон ингээд хүмүүс ингээд ийм удаан контент хийждэг байхгүй юу? Урт. Тэгээд тэр хүн чинь цагаад зарцуулж байгаа болохоор би ингээд яг тодорхой авах юмнуудаа аваад болчоороо гээд би нэг 35 40 минутын ярилцлагын нэвтрүүлгийг бол би нэг 40 минут багтал хангалттай гэж үздэг байхгүй. Кино шүү дээ. Гэтэ энэ нэлээд урт болчихлоо. Тэгээд энэ чигээр нь л оруулчих. Тэгээд үзэх нэг нь үзэн л үстэй. Үзэхгүй нэг нь үзэхгүй л үстэй. За маш гоё ярилцлаа. Тэгээд маш гоё ертөнц байна. Маш сайхан эмэгтэй байна. Би ч ер нь ийм гоё эмэгтэйчүүдтэй ярилцах их дуртай юм шиг гэлээ. Чи энэ Мингсинг авахлаар бодлоо. Би 3-4 хүн сураж байгаад Мингийг авахулсан. Тэгээ одоо сайн нэг дуучин Мишель гэдэг эмэгтэй дээ шүү дээ. За. Тэрнтэй би хамгийн сүүлд ярьцлага хийсэн. Бас Мингээ авахлахгүй л гэж хэлээ. Тийм үү. Би нэг авахлах сонирхолтой байдгүй. Гэхдээ ер нь олвол кинон тоглож байхад ингээ ялангуяа оператор найруулагч эдэр чинь одоо бүр намаа ингээ томоор нь харж байгаа шүү дээ камер дотроо. Гэхдээ ер нь олвол хилжлээсэн л да. Наадах чинь одоо та энийг хэлээд байна уу? Наадах чинь одоо юу юм Минг юм уу, юу Батга юм уу эдэр гэж мэгээд. Гэхдээ энэ олвол угаасаа төрөлхийн юм Минг. Гэхдээ би өөрийгөө толонд харахтаа би энийг ердөөс олж харддаг байхгүй юу. Тэгэхээр надад зүгээр ах тэгвэл тэгэл хүн тэгтэй зүгээр л хэлгүүдээ гэж бодчих. Чи надтай нэг 3 сар болох юм бол ер нь толгойд чи яг авахлах гэсэн бодол төрүүлж би чадна л та. Тийм үү. Тийм түүний үг айгу хүчтэй шүү дээ. Ааха. Тэгээд би тэгвэл эсэргээр таны бодлыг ингээ байхгүй болгож чадна тий харахгүй болчихсон. Мингэндээ дурдуулаад Мингэн дээр нүнсий явах шүү дээ. Аль Мингийн нэг үнс чи явах уу те. За баярлалаа. Маш сайхан ярилцлаа. Тэгээд нөгөө техникийн болцооноос байгаа энэ 2 камераар бичлэг хийцэн. Тэгээд голцлон таныг гаргасан бах та. Намайг нэг гаргааг бах хэдэн нэг яг авж байгаа нэг юм харагдсангүй. Тэгээд уран бүтээлийн гой өндрөөс өндөр амжилт гэсэн гой урилга хүлээж авч чин сэтгэлээс ярилцсан маш их баярлалаа гэж. За танд ч гэсэндээ баярлалаа. Эргүүлээ таныг бас магтчихъя. Баярлалаа. Эсвэл та хамгийн сүүлийн үгээ өөрөө хэлэх. Гүү та хэлж болно шүү дээ хамаагүй. За хэцсэн үг ээ. За тэгээд одоо энэ удаа ч гэсэндээ намайг одоо энэ ярилцлаганд урьж оруулсандаас баярлалаа. Тэгээд би бол таны үгийн фэн байсан. Бүр багын гişиг одоо нөгөө Enba and Sally гэдэг тэр нэвтрүүлгийг чинь би их үздэг байсан. Амар их инээдэг байсан. Тэгээд ер нь олвол та өөрөө их гоё залуу юм байна. Тэгээд одоо доторх хүн ч гэсэндээ гоё. Тэгээ байгаа өнгө үзэмжин ч гэсэндээ их гоё элегантны юм залуу юм байна. Тэгээд дээрэс нь юу ч хэлмээр юм гэхэлэр та ер нь бол миний бодлоор ер нь Монголда айгүй гоё контент хийдэг юм гоё юм одоо тийм санаа оруулж ирдэг шинжлэх одоо тийм шин санаа оруулж ирдэг хүн тийм болохоор та контентоо ч гэсэндээ гоё ингээд цаашдаа хийгээрээ бити зогсоорой гэж хэлмээр байна. Баярлалаа. Танд ч гэсэндээ амжилт хүсье. Баярлалаа. Ороо юу хийгээд бэ? Айгу заваад бүр нэг. За баярлалаа.